За сайн байцгаана уу. За энэ бичлэг очих өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр би одоо нэг анхны бичлэгээ танилцуулсан байгаа тийм гялзах амьдрал гэдэг нэртэй бичлэгийг та бүхэнтэй танилцуулсан байгаа. За тэгвэл одоо би яах вэ гэхээр одоо энэ удаагийн бичлэгээрээ яах вэ гэхээр асар том ер нь бол маш чухал сэдв хөндөнд. Тэгээд энэ сэдвийг хөндөхөөс өмнө би та бүхэнтэй асар том зүйлийг ерөнхийдөө юу яана гэсэн үг. Ойлголтоо том зүйлийн ойлголтыг өгнө. Өөрөөр хэлбэл та би хинбэ гэдэгтэйгээ танилцсанаа, өөртөө танилцсанаа гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл би яг талент харагдаж байгаа биетэйгээ танилцсан гэсэн үг. Тэгэхээр энэ бүх хичээлийг, энэ бүх анхны уулзалтыг бигээс эхлээд энэ уулзалтыг эхлэхээс өмнө би хэд хэдэн хүн талархах хэрэгтэй гэдгээ хүлээн хэлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл би өнөөдрийг хүртэл өдий зэрэгтэй энэ хүртэл ингээд яг өөрийнхөө дотоод мэдрэмж, өөртөө ингээд танилцах энэ мөч хүртэл одоо маш их зүйлийг надад зааж өгсөн, мөн хамт одоо зовлон жаргал дээр минь хамт туулж ирсэн маш чухал хүмүүс байгаа. За тэрний номер 1 нь бол яалтч байхгүй манай одоо намайг Орифлеймийн бизнес чиглүүлж өгч исэн Мөхтиа багш маань байгаа. За тэр хүний би хэлжсэн те ер нь бол нэг 10 жил хэрдээ би одоо тэр багшийнхаа яг гарт ор сургагдсан. Тэр хүний маань сэтгэл зүй, одоо хувь хүний хөгжил, дотоод ухамсар, хүн гэж яг ямар зорилготой энэ дэлхий дээр ирсэн, энэ бүх танин мэдхэн ийм сургалтууд байгаагүй байсан бол би өнөөдөр энэ төвшөнд бас яг өөрийгөө энэ мэдрэх ийм хэмжээнд бас ирэхгүй байх гэж би бодогдсон. Тийм учраас багштаа маш их баярлалаа. Таньдаа мэхий ясалмаар байна. За хоёр дахь хүн гэвэл миний эгч. Үнэхээр миний эгч бол өстэй миний ямар ч талбар дээр өстэй баттай миний дэргэд байж чаддаг мундаг эмэгтэй байдаг. Ерөөсөө миний амьдралыг хамгийн их ойлгож хүлээж авдаг хүн бол миний эгч, бөгөөд миний гэр бүлийнхэн байгаамаа. За тэгээд дараад нь миний ээж байна. Ээж маань бүх зүйл дээр тусалж өгдөг гэх юм да. Бүх зүйлийг миний харыг даадаг юм хүн байгаа. Тэгээд энэ 3 хүндээ бол өстэй би үнэхээр энэ 3 хүнийхээ өмнө би үнэхээр өстэй мэхий мөрөнд үнэхээр их баярлалаа. Нэг нь намайг бүтээж өгсөн, нөгөө хоёр хүн маань намайг одоо энэ хүртэл ингэж ирж өөрийгөө ойлгох энэ хэмжээнд хүртэл ирэхэд маань маш их зааж тусалж чиглүүлж өгсөн энэ хоёр хүндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд эгчийнхээ буянд одоо би Америкийн нэгдсэн улсад байдаг залуухан 30 дөнгөж гарч байгаа ийм эмэгтэйгээр одоо нэг бас давхар тасгалжуулагдаад явж байгаадаа үнэхээр их баярлж байна. Тэр эмэгтэйд би үнэхээр их талархаж байна. Үнэхээр миний стенер бүх амьдралын нарийн ширийн гацаануудыг үнэхээр тодорхой надад бүр ингэж ойлголтыг өгч байгаа тэр биендийгээд эмэгтэйд үнэхээр талархаж байна. Тэгэхээр манайхан бас яг энийг ингэж судлаасаа гэж хүсэж байна. За тэгээд мэдээж би өөрийгөө хаяхгүй, би өөртөө талархах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл би ер нь хүүхэд байхын л тийм мөрөөдөлтгий жоохон юм юу хийсвэр гэхээсээ илүү зүгээр л миний мэдрэмж байхгүй юу? Миний зүүн бэлэг. Би хүүхэд хасаал их мөрөөдөлтгий, сайхан амьдрын, баян амьдрын, жаргаж амьдрын, хизээч юугаарч дутагдахгүй ийм сайхан амьдралыг бий болгоно гэдэг хүсэл мөрөөдөл
ерөөсөө л бараг л миний ухаан орсон цагаас эхсүүлэл миний тархинд байсан гүн бодол байсан. Тэгээд энэнийхээ тэр их хүсэл, тэр их оргилсон мөрөөдлийнхөө төлөө оргилсон тэр зүйлийнхээ төлөө тэр зүйлээр минь дамжуулж өнөөдөр надад энэ бүхэн учирсан, энэ багш нар маань учирсан бах гэж би бодож байна. Тэгээд үнэхээр их талархаж байна. Яг үнийг хэлэхэд үнэхээр их талархаж байна. Би маш их юмыг ойлгож авсан, маш их зүйлийг ухаарсан. Одоо яг үнийг хэлэхэд би өөрийгөө хинбэ, ямар хүн бэ гэдэг дээрээ бүр амар их фокуслож ажилласан. Тиймдээч би өөрийгөө бас бүрэн гүйцэд олсон гэж хэлэхгүй. Гэхдээ л би өөрийгөө яг өөрийнхөө хэмжээнд бол ойлгож мэдэрсэн, ойлголтыг авсан. Тэгээд бас өөрийнхөө ийм хүсэл зориг мөрөөдлийнхээ төлөө би бас уйггүй явдаг төрлийн хүн. Би бол өөрийгөө тэгж үнэлдэг. Яад вэ гэхээр би маш их ном уншдаг. Одоо манай гэрт миний ном яг юугаар ярих юм бол бүтэн авдар дүүрхээр ном байгаа. Би маш их ном уншдаг. Маш их юм судалдаг. Нэг юм зүйлийг ер нь бол би юуг судалдیں۔ Юуг уншдیں бэ гэхээр би хизээч уран зохиолын ном уншдаггүй. Хизээч би ямар нэгэн мэргэжлийн тухайн ном уншдаггүй. Би яг юуг уншдیں бэ гэхээр яг энэ дотоод ухамсар, далд ухамсар, хувь хүний хөгжил гэж юу юм. Би энэ зүйлээр маш их юмыг уншсан. Маш их зүйлийг уншдаг. Тэгээд энэ бүх эрэл хайгуулахын төлөө ингээ уйггүй явж исэн. Би нэр үнэхээр өөртөө талархаж байна. Би үнэхээр өөртөө баярлж байна. Ийм төвшөнд хүртэл одоо ингэж өөрийгөө ойлгож мэдэрнэ гэдэг бол үнэхээр гайхамшиг. Гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ? За тэгээд ер нь бол яг нуулгүй л гээд өчигдөр ороод би яг өөрийгөө мэдэрсэн. Би ийм хүн байсан юм байна шүү дээ. Энэ даасрын гэдэг чинь ийм эмэгтэй байсан юм байна шүү дээ. Ийм зоригтой хүн байсан юм байна шүү дээ гэдгээ өчигдөр ороод ер нь бол яг бүрэн ухаарсан гэж хэлж болно. За тийм байна. Тэгээд миний энэ ертөнцөөр цаашаа аялахыг хүсвэл би энийг улам дэлгэрүүлж бүр хүмүүст илүү ойлголттой, илүү энгийнээр ойлголт, энгийн ямар ч хүн ингээд миний энэ бичлэгийг үзээд тийм биш, ийм биш гэд ингээд өөрийгөө олж мэдэх хэмжээнд ингэж ойлгохоор би цаашид илүү бичлэгүүдээ бол илүү дэлгэрэнгүйгээр явнаа, тайлбарлаж явнаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ бол урчигдөр би гялалзах амьдрал гэдэг нэртэй хуудсыг эхлүүлсэн. Гэхдээ би энэ гялалзах амьдрал гэдэг юм ягаад ч юм би өөрийн гэсэн хуудсыг бүтээе, өөрийн гэсэн контент хийдэг нэг төрлийн онлайн дээр нэг төрлийн нэг тийм бүтэн багц нэртэй болъё гэдэг үүднээс ингээд нэрлсэн. Тэгээ би асар их нэр бодсон чинь гялалзах амьдрал гэдэг зүйлэл надад аягүй их таалагдсан. Нэр аягүй их орж ирсэн. Тэгээд би энэ ихэд аав нэрийг өгсөн. Тэгээд энэ гялалзах амьдрал гэдэг энэ бүтэн ийм миний бүтээсэн энэ орчин ямар төрлийн уулзалтууд болдог вэ? Ямар төрлийн уулзалтууд болох вэ гэхээр цаашдаа бүр илүү дэлгэрэнгүй тавигданаа. Тэгэхээр яг миний суралцж байгаа чиглэл би ер нь бол хэлжсэн те гялалзах амьдрал бол нэгдүгээрт нь эрүүл мэнд гоо сайхан, хоёрдугаарт нь бизнес, гуравдугаарт нь сэтгэл зүй те ер нь бол энэ гурав шүү. Ер нь бол энэ гурав. Хүнийг бүтээж байгаа, төгс бүтээж байгаа бүтээл бол энэ гурав шүү гэж би хэлмээр байна. За тэгээд энэ гурвыг бол цааш нь дэлгэрүүлнэ.
бүр дэлгэрүүлнэ гэсэн үг. За. Тэгээд надтай хамт цаашаа суралцаад явах хүсэлтэй хүмүүс байх юм бол би одоо энэ бичлэгийг дуустал үзэхээс өмнө би та нарт нэг зөвлөгөө өгмөр байна. Ер нь бол надтай хамт цаашаа хамтраад ингээд энэ даквагийн ертөнцөөр аялаж юм суралцъя гэсэн хүсэлтэй хүмүүс ах юм бол би та нарт нэг зүйлийг хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр миний суралцж байгаа дэвтэрнүүд. Би бол ер нь бол гараар бичиж суралцах амар дуртай. Яг л гэхээр миний мэдрэмж илүү хөгждөг ийм дэвтэрнүүд. 1 2 3 4 5 6 7 миний одоо та бүхэнд өгч байгаа сургалтын дэвтэртэй нэлээд 8 дэвтэр. За, одоо би энэ дэвтэрнүүдээ нэг бүрчлэн та бүхэндээ танилцуулъя. Зя эхний ээлжийн дэвтэр, өдрийн тэмдэглэл. За энэ дэр өдөрт болсон бүх үйл явдлуудаа бичдэг. Одоо өнөөдөр өглөө сэрсэн мэдрэмжээ бичнэ. Тэгээд өдөр нь хийх ёстой ажлуудаа бичнэ. Тэгээд баярлсан талархсан зүйлүүдээ бичнэ. Гэх мэтлэнгээр оройн нь болохоор тухайн өдөрт болоод өнгөрсөн үйл явдлуудыг бичнэ. Тэгээд тухайн өдөрт баярламаар зүйл юу болсон тэр болгоноо бичдэг юм дэвтэр гэсэн үг байхгүй. Тэгээд маргаашийнхаа төлөвлөгөөг гаргаж өгдөг юм дэвтэр. Энийг бол саяхнаас нээсэн яг үнийг хэлэхэд энийг бол би саяхнаас нээсэн бараг 7 хоногийн өмнөөс нээсэн. Би энэ дэвтэргүй байсан. За энэ бол сэтгэлгээ. Яг та өөрийнхөө сэтгэлийг ойлгох чиглэлийн дэвтэр гэсэн үг. Би хин юм тий? Давка гэж хин. Ямар бодолтой, ямар үзэл бодолтой юм. Одоо цаашид яаж явах, ямар үзэл бодлоор яаж амьдрах ёстой гэдэг бүх зүйлүүд маань энэ дэвтэр дээр байдаг. Нэг юу вэ? Нэг олон залуучуудтай юм дэвтэр байдаг. За ингээд нэг дэвтэр одоо яг миний та бүхэнд өгөх гэж байгаа уулзалтуудыг би энэ дэвтэр дээрээсээ өгнө. Зя. Энэ бол харилцаа. Харилцааны дэвтэр нэгээрээ. За харилцаа бол яах вэ гэхээр энэ бол голдуухан бусадтай харилцах харилцаа шүү. Өөртөө. Энэ сэтгэлгээ бол яг өөртөө харилцах харилцаа. Энэ бол бусадтай харилцах харилцаа шүү. Эр нөхөртөө яаж харьцдаг те? Намайг эр нөхөргүй гэж бодож байгаа бол бас эндүрл болно. Ягаад гэвэл намайг сэтгэл догдлуулсан нэг тийм мэдээж залуу байгаа. Ягаад вэ гэхээр би өдийн хүртэл би 40 хүрсэн. Би 40 хүртлээ би мэдээж эмэгтэй хүн ганцаараа явна гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар ийм уулзалт учирдаг тийм үнэнч залуутай байх хэрэгтэй гэдэг үднэс би тэр үнтэй уулздаг. За харилцаа. Ийм дэвтэр байгаа. За тэгээд дараагийнх нь эрүүл мэнд. За энэ эрүүл мэнд дээр ямар учиртай юм бэ гэхээр би өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд дээр гарч байгаа өөрчлөлтүүд, шинээр сурсан, ойлгосон зүйлүүдээ эрүүл мэндийн дэвтэр дээр бичдэг байна. Гоо сайхан. За энэ гоо сайхан бас яг тийм. Ерөөсөө арс арчилгаа гэж юу юм, нүүр бодолт гэж юу юм те? Гадаад үзэм, имиж хүн яаж хувцлах ёстой гэдэг талаар бас суралцдаг гэсэн үг. За санхүү. За миний энэ дэвтэр бол ерөнхийдөө миний мөнгөний блокийг арилгадаг дэвтэр гэсэн үг. Мөнгөний би сөрөг бодолтой байгаа ч одоо жишээ нь хизээч юу лээ өрнөөс гарахгүй маа гэдэг үзэл бодол бүр тархинд сууж чадсан шүү дээ тий. Тэгвэл би тэрнээсээ гарахын тулд энэ дэвтрийг нээсэн байгаа. За дараагийнх нь бизнес.
ямар бизнес эрхлүүл зөв хийн, бизнесээр яаж одоо системтэй цааш нь зөв ажиллах ёстой вэ гэдэг чиглэлүүдээр ойлголтуудыг бичдэг дэвтэр. За мэдээж дараагийнх нь үйл хөдлөх хөрөнгө. Мэдээж би яг одоо учиргүй юм юу лээ. Эдийн засгийг босгоод учиргүй ингээ баян затгалан амьдраагүй ч гэсэн би ирээдүйд маш өндөр орлогуудыг бүтээн. Тэгвэл би энэ үйл хөдлөх хөрөнгийн анхан шатны ойлголтуудыг бас авч явах хэрэгтэй гэдэг бодол төрсөн. Тийм учраас үйл хөдлөх хөрөнгө. За. Тэгээд надад хэдэн дэвтэр вэ? 8 дэвтэр гэсэн тий. 1 2 3 4 5 6 7 8 дэвтэртэй болсон. Тэгээд яг энэ чиглэлээрээ суралцдаг. Sorry. Зя. Одоо үндсэн юу руу гарах те? Сургалт руу гарах. За би гэж хийн те. Би тавка гэж хийн те. Хүн гэж хийн. Тэгвэл хүн гэж хийн би гэж судлахын тулд яах ёстой вэ гэхээр хүний бүтээгдсэн тэр зүйл рүү очиж судлах ёстой байдаг. Годомжинд нэг хүүхэд явж ялла. Тэр хүүхдийг хэний хүүхэд вэ гэж танихгүй бол бид нар тэр хүүхдийг хаана авчиж өгөх мэдэхгүй шүү дээ. Нэг төөрцөн хүүхэд явж ялла. Хаана авчиж өгч явах мэдэхгүй шүү дээ. Тийм учраас тэр хүүхдийг танихын тулд заавал эцэг эх рүү очих ёстой үстэй. Эцэг эхтэй нь уулзах ёстой үстэй. Эцэг эхийн таньж авах ёстой. Яг тэрнтэй адилхан үннийг хэлэхэд бид нар төөрөлтөд байна. Эцэг эхээсээ төөрөд байгаа юм. Тэгэхээр эцэг эхтэйг танилцах хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл эцэг эх гэж хийн. Бидний эцэг эх хүн төрөлхтний эцэг эх гэж хийн. Энийгээ хэдүүлээ бүгдээрээ одоо таньж мэдэж авъя гэсэн үг. За тэгэхээр хүний эцэг орчлон ертөнц асар их энергийн нягтршил гэсэн үг. Хүний бүтээсэн зүйл орчлон. За эх нь сүнслэг бий гэсэн үг. Энэ хоёрын нийлбэрээр хүн бий болжээ гэж ойлгож болох нь. Тэгвэл хүний орчлон ертөнцийн тэр асар их энерги биш үү те? Тэр асар их энергийг сүнслэг оршихуй хоёр нийлжиж өөрсдийн бүтээлийг төгс хэлбэрээр гаргаж ирсэн. Тэр нь нэг ширхэгээс. Тэгэд нэг ширхэгээс гэдэг нь хүний бие нэг ширхэгээс өөрийн гэсэн ухамсартай, өөрийн гэсэн асар хүчтэй энергитэй. Тэгвэл энэ хоёр яагаад хүнийг бүтээсэн бэ гэсэн чинь хүнийг ингэсэн гинэ. Энерги тэр чигээр бүтээгч юм байна. Энерги ерөөсө бүх зүйлийг татдаг. Бүх зүйлийг таталцлын хуулиар татаж авдаг ийм бүтээгч зүйл одоо бүтээгч эцэг гэх юм уу, бүтээгч эх гэх юм уу, аль нэг юм байна л да. Тэгвэл сүнслэг оршихуй гэдэг нь тэр чигээрээ гэрлэн ухамсар юм байна. Гэтэл энэ хоёр ингээд тусдаа салангад байхаараа яг энэ өөрийн бүтээлийг олж авч чаддгүй байх нь л дээ. Тэгвэл энэ хоёр нийлж иж өөрсдийн бүтээлийг харахын тулд одоо юугээр одоо өөрийнхөө ойлгосноор л ярьж байгаа шүү. Миний бодлоор энэ хоёр маань яг өөрийн бүтээлийг энэ хоёр маань нэгдэж байгаад өөрийн бүтээлийг гаргаж ирсэн юм байх нь. Тэр нь хүн байх нь. Тэгвэл бидний махан бие гэж юу юм? Энэ энерги. Дотоод ухамсар. Энэ зөн бэлэг гэж юу юм? Энэ сүнслэг орших болж чадгаа байхгүй юу? Тэгэхээр энерги сүнслэг оршихуй хоёр нийлээд одоо чамайг бүтээчлээ.
намайг бүтээчлээ тий. Тэгвэл одоо энүүгээр яах гээд байгаа тий. Хүнээр яах гээд байгаа тэр хоёр ер нь тэгвэл эцэг их хоёр одоо хүүхдээр яах гээд байгаа тий. Тэгвэл тэр хоёр яах юм бэ гэхээр өөрөөсөө ялгарч байгаа тэр их одоо орчлон ертөнц өөрөөсөө ялгарч байгаа тэр их энергийг мэдрэхийн тулд харахын тулд гэсэн үг. Сүнслэг бие буюу сүнслэг оршихуй өөрөөсөө ялгарч байгаа тэр их гэрлийг харахын тулд хүнийг бүтээсэн байна. Хүний зорилго нь тэр юм байна. Тэгвэл тэр зорилгыг хүнээр дамжуулж тэр төгс бүтээлийг харахын тулд бүтээсэн байх нь шүү дээ. Тэгэхээр энергийн асар их бүтээлүүд байгаа. Орчлон ертөнцийн асар их бүтээлүүд байгаа. Жишээ нь энэ багхгүй юу? Энэ. Жишээ нь байгаль ургамал, ан амьтан асар их. Гэхдээ тэднэрт уучлаарай. Юу байхгүй. Ухамсарт сүнслэг оршихуй байхгүй. Ухамсарт гэрэл байхгүй гэсэн үг юм уу да? Ер нь бол хамгийн гоё юм заяа. Хамгийн гоё зүйл нь ийм билээ. Орчлон ба сүнслэг оршихуй хоёр нийлж байж хүнийг бүтээсэн гэдэг юм шүү дээ тий. Тэр хоёрын нийлбэрээр тэр орчлонгийн энерги сүнслэг оршихуйн гэрэл хоёрын нийлбэр нь хүний бүтээл. Тэгвэл энэ хоёрын тэр энергиэр тэр энергийн тэр хэлбэлцэл долгио одоо энерги гэдэг чинь нөгөө усны урсгал шиг л юм байгаад байгаа байхгүй юу? Ийм хэлбэлцэл долгионоор явагдаж байгаа гэсэн үг. Чичиргээгээр явагдаж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ хоёр хамгийн гоё нь яасан бэ гэж хүнийг ингээд энэ энерги сүнсэн бие гэдэг чинь гэрэл шүү дээ тий. Энэ хоёр нийлээд хүнийг ийм гэрэлтэй өөрийгөө олоод ирэхээр хүн яад юм бэ гэхээр яг өөрийнхөө төгс бүтээлийг гаргаж ирэхийн тулд хүнийг бүтээсэн байгаа байхгүй юу? Хүнийг ерөөсөө нэг үгээр шулуухан хэлэхэд энерги гэрэл хоёр нийлж байж яг тэр энерги гэрэл хоёр ерөөсөө төгс бүтээлээ харахын тулд төгс өөрөө тэр хоёрт хүний махан бие байхгүй биш хүн байхгүй бол тэр хоёр нийлж иж энэ төгс бүтээлийг гаргаж ирэхгүй нахна шүү дээ. Тэгвэл энэ хоёрын хамгийн дээд цэгт буюу дээд хүний ухамсар дээд цэгтээ хүртэл хөгжиж өөрийгөө олох үед хүн яаж гэрэлтдгийг, яаж өөрийгөө гоё авч явдаг вэ гэдгийг харахын тулд бодитоор харахын тулд хүнийг бүтээжээ гэж би ойлгож байгаа байхгүй юу? Ойлгосон. Миний ойлголт шүү. Бусдын хүмүүс юу гэж ойлгодгийг би сайн мэдгүй. Миний лав ойлголт би тэгж ойлгосон. Тэгэхээр одоо зовлон гэж юу юм те? Тэгвэл зовлон гэж юу юм? Зовлон гэдэг чинь ерөөсөө юу юм бэ? Энэ гэрэл энерги хоёрын төгс зохицол, энэ гэрлийн давтамж, энергийн давтамж хоёр яг ингээд нэг цэгт байсан тэр төгс зохицлыг одоо хүн гэрх гэдэг юм байна. Одоо хүн өөрийгөө олох гэж яриад байгаа юм байна. Өөрийгөө мэдрэх гэж ярьж байгаа юм. Яг ийм төгс зохицлно. Одоо юу гэж ярих юм те? Энд одоо ингээд гэрлийн энергийн давтамж явж байлаа тий. Энд гэрлийн давтамж явж байлаа тий. Сүнслэг оршихуйн давтамж. Энэ хоёрын заагтай байхаар хүн зовоод идэх юм байна. Яг энэ хоёр ингэж нийлээд ийм байхдаа л хүн өөрийгөө олдог юм байна гэдгийг би ойлгосон. Гоё юм уу тий? Надад бол амар гоё мэдрэмж. За тэгэхээр тэгвэл энэ хоёр ингээд бүр холдоод энэ хоёр нөгөө нэг гэрлийн холбилцэл дэлгэнүүд ингээд бүр улам холдоод ингээд бүр огт хоорондоо уулзрахгүй ингээд тасарч гараа яа гэм бэ гэхээр хүний үхэл болж идэм юм.
гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Хүний үхэл. Энерги гэрэл хоёр ингээд нийлээд бүр нэг цэгт огтлцохороо хүний гэгэрэл явагдчихэдэг. Хүн өөрийгөө олж идэг. Эсвэл энэ хоёр бүр тасарч гараа уучлаарай хүний үхэл явагдчихэд юм байна гэдгийг би мэдэрсэн. Тэгвэл энэ сүнсэн оршихуй энерги оршихуй хоёр яа гэмэ гэхээр энэ хоёр гэрлийг нэг цагт хүргээ гэд биднэрт одоо энэ нэг цагт хүргээ гэд биднэрт юу яасан байх нь жам гэд амьдралын жам байгалийн бичигдээгүй хууль гэж яригддаг. Жам гэж ярьдаг. Энэ жамыг зохиосон байх гэдэг байхгүй. Энэ жамыг бий болгосон байна. Энэ жамыг дагаа явбал иймд хүрнэ гэдгийг хүнд гаргаж өгсөн байна. Тэгэхээр нэг энерги сүнслэг оршихуй хоёр ч нь өөрөө юу гэдэг юм бэ гэхээр ярихгүй шүү дээ. Ярихгүй. Тэр хоёр чинь нийлж тэр хоёр чинь бүтээл болж иж бүтээсэн эзэн нь өөрөө ярьж байгаа болохоос биш сүнслэг оршихуй энерги хоёр чинь ярихгүй. Тэгвэл энэ хоёрын сүнслэг оршихуйн мэдрэмж сүнслэг оршихуйн одоо юу ч гэх юмтэй таталцлын хууль биш сүнслэг оршихуйн мэдрэмж шүү заяа. Сүнслэг оршихуйн мэдрэмж энергийн таталцлын хууль хоёр тэр бүтээлтэй одоо мэдрэмжээр өгүүлж иж эндээ хүрдэг. Бусдаар жамыг ойлгуулдаг. Бусдаар бол энэ хоёр чинь нэг хүн биш болохоор одоо хүн биш ч гэж дээ ер нь нөгөө ярьдаггүй болохоор одоо би мэддэг яг ингээд бурхан ингээд зааж өгдөг. Одоо чи энэгээр яв, одоо чи энэгээр яв гэж хэлж штеп. Энэ хоёр чинь тийм биш болохоор нөгөө нэг хүн өөрөө ухаж иж, өөрөө мэдэрч иж, өөрөө хичээж иж энэ хоёрыг ийм учиртай юм байна гэдэг имийг олон саад бэрхшээлүүдийг даван туулж иж энэ гэрэл энерги хоёрыг зөрүүлэхгүй огтлцуулах ёстой юм байна. Энийгээр нөгөө олон саад дотгоруудыг одоо юу яаж гэж даван туулж иж ингэж явахаар одоо жишээ нь хулгай хий гэж бодъё те. Тэгээ хулгай хийхээр улам ингээд зовоод штэ улам мэдрэмж одоо бүр улам хомс зовлонгийн мэдрэмж мэдрээд штэ те. Тэгэхээр нөгөө таталцлын хуулийн мэдрэмж чи яах вэ гэхээр чи ингүүл зовн шүү гэд улам ингээд нөгөө нэг улам таталцлын хууль чинь улам буруу юм руугаа таталцуулаад улам зовоодаг байна. Гэтэл гэрлэн бий болохоор ингүүл зовн шүү гэдгийг мэдрүүлж өгдөг байна. Сүнслэг оршихуй. Тэгээд яг нөгөө таталцлын хууль бол ухамсаргүй. Таталцлын хууль бол энэ зөв энэ буруу гэж юу ч танихгүй, таньж мэдэхгүй гэсэн үг. Таталцлын хууль бол чиний тархинд яг юу бодогдож байна? Тэрийг чинь л биелүүлэг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо яг юу шиг байхгүй юм. Бирд аллаадын би тэр үлгэрэнт амар дуртай. Болоод байгаа ер нь сүүл үед бирд аллаадын гэд одоо нэг үлгэр байдаг шүү. Үлгэрийн кино байдаг шүү. Тэн дээр дэгдэг шүү. Нэг та 3 хүслээ хэлээ. Гингүүт нэг хүсэл хэлдэг. Тэгэхээр нөгөө бирд нь таны тааллаар болов гэл амар гоё хэлнэ тий. Одоо энэ нууц гэдэг кинон дээр ч байгаа. Таны тааллаар бол гэдэг. Тэгэхээр ерөөсөө тэр хүн сайн юм хүсэж гэнэ үү, муу юм таатай юм хүсэж гэнэ үү, таагүй юм хүсэж гэнэ үү гэдгээс нь үл хамааран таны тааллаар болгоё гэлээ өгчдөг. Энерги бол тэгж өгдөг. Гэтэл таны тэр хүслээс таатай байна уу, таагүй байна уу гэдэг мэдрэмжийг авч хамгийн их зовдөг зүйл бол сүнслэг оршихуй. Яана би стенэр ингэсэн биш шүү дээ. Яана би ингэж явах хүсгүйсэн юм шүү дээ. Сүнслэг оршихуй өөрөө амьд байхгүй юу? Сүнслэг оршихуйгаар бид нар амьд амьдарч байгаа юм. Энергиэр бид нар яах вэ гэхээр өөрийнхөө хүссэн зүйлийг татдагч сүнслэг оршихуйн гэрлэн биеэр бид нар амьдарч баяр жаргал гоё юмыг мэдэрдэг гэсэн үг. Эсвэл зовлон мэдэрдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бүхний
ингээд ойлгочоод би урьж нь ойлгочоод би бүр амар их баярлсан. Тэгээд сүнслэг оршихуйч нь яадгүй гэхээр яг тэр сүнслэг оршихуй гэрэл хүнд байж ич жинхэнэ утгаар нь тэр сүнслэг оршихуй гэрэл хүнд байж ич жинхэнэ утгаар нь гэрэлтдэг юм байна. Жинхэнэ утгаараа хүн гэдэг амьд хүн гэдэг бодгалд байж ич жинхэнэ утгаараа сүнслэг оршихуйн мөн чанарыг ил гаргаж өгдөг зүйл нь хүн юм байна. Энерги бол сүнслэг оршихуйн байж ич энергийн одоо нэг төгс бүтээл гарч ирдэг юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Гоё гоц. Тэгэхээр нэг тэгээд хамгийн гоё нь тэр сүнслэг оршихуй тэр энерги хоёр чинь одоо нэг байгалийн жам ёсны амьдрал гэж байдаг тий жам одоо нэг хүмүүс нэгдээд штэ зайлвал тэр зовоод ах юм гэсэн чи тэгэлгүүдээ тэр буруу замаар яваад байгаа юм чинь өдр гэдэг ч юм уу тэр ингэж амьдрын тэгэлгүүдээ тэр буруу замаар яваад ах юм чинь өдр гэдэг тиймэрээ байдаг штэ тий эн чи юу гэсэн үг юм бэ гэхээр жамын эсрэг яваад ахаар зовооддаг. За жамыг бол үнэхээр манай багш бол үнэхээр гайхалтай ойлгуулж өгсөн надад. Тэгэхээр жам ерөөсөө бүх зүйл жамыг дагаж амьдарч ижил хүн яг тэр төгс гэрэл буюу тэр сүнслэг оршихуйн гэрлийг мэдэрч энергийн сүнслэг оршихуйн гэрлийг мэдрэх юм бол тэр энергийн бүтээлийг бид нар амьдрал дээр яг ингээд бий болгох гаргах тэрдэг гэсэн үг. Яг ингээд гар дээр бэлэн барина гэсэн үг. Одоо энэ үзэг би энэ үзгийг сүнслэг оршихуй гэдэг чинь өөрөө төсөөлөл байхгүй юу? Сүнслэг оршихуй би энэ үзгийг төсөөллөө гэж бодъё. Тэгвэл энэ үзгийг төсөөлөхөд энергийн таталцлын хуулиар энэ надад бодитоор бий болдог. Гоё гоц. Тэгэхээр бид нар яах нь вэ? Ерөөсөө л тэр чигээрээ амар төгс бүтээл байгаа байхгүй юу? Амар төгс. Тэгээ ийм гоё, ийм төгс бүтээл, ийм асар хүчтэй гэрэл, асар хүчтэй одоо төсөөлдөө энэ дэлхий дээр тусаад байгаа нар биш үү? Энэ нарнаас илүү хүчтэй. Нарнаас илүү ийм хүчтэй гэдэг боддоо. Дэлхийг бүхэл бүтэн 7 хоног нэг хүн гэрэлтүүлэх хүчин чадалтай тийм энерги нэг хүнд байдаг гэж боддоо. Тэгэхээр амар юу байгаад байгаа байхгүй юу? Хүн гэдэг амтнд төгс бүтээл байгаад байгаа байхгүй юу? Ийм төгс бүтээлийг ямар их одоо доош нь хийж явсан бэ гэдэг бодол амар төрсөн. Тэгээ ийм үзэсгэлэнтэй тий ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг, ийм үзэсгэлэнтэй залууг, ийм байгалийн ийм үзэсгэлэнтэй үнэхээр гоё бүтээлийг ямар муухай авч явсан юм бэ? Би одоо л багшийнхаа хэлж надад хэлдэг байсан үгнүүдийг одоо би бүр үнэхээр мэдэрч байна. Ийм гоё байгалийн бүтээлийг ямар гоё авч явд юм. Байгаль чамайг бүтээхдээ төгс бүтээсэн. Нэгч эргэтэн чам дутуу биш биш тэг. Дутуу байхгүй. Бүх эргэтэн бүтэн байж ич тий ийм гоё биеийг яаж ингэж байгалийн төгс бүтээлийг ингэж авч явдаг юм бэ гэж надад бүр амар хэлдэг. Одоо бүр яг тэрэн санаанд орж байгаа байхгүй. Нэр үнэхээр орчлонгийн тэр их энерги сүнслэг оршихуйн тэр их гэрэл хоёрын нэгдмэл мэдээч төгс байж таараа. Тэр зүгээр нэг тэр хоёр нийлээ зүгээр нэг бүтээгээгүй байхгүй юу? Зүгээр нэг хүнийг энэ дэлхий дээр бий болгоогүй байгаа байхгүй юу? Энийг ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхэд би одоо ингээд өнгөрсөн амьдралд те би өнөөдөр өглөө босоод яг хуучин такваг бол үнэхээр тавьж явуулсан. Би уйлсан, бас баярлсан.
Би хөтлөө уйлсан өглөө босонгуудаа. Яагаад вэ гэхээр би ийм бүтээл байсан байж тээ. Тэ энергийн орчлон ертөнцийн тэр их асар их хүчтэй энерги сүнслэг оршихуйн тэр их төгс гэрэл хоёрын нэгдэл байхад би яагаад өөрийгөө голоод ирсэн. Би яагаад өөртөө ийм сонин үн цэнэгүй хандаад ирсэн. Би ийм төгс бүтээл байж ич, чи ийм төгс бүтээл байж ич. Яагаад бусдад амжлуулаад байгаа юм? Яагаад бусдад өөрийгөө хинч биш гэдэг ийм үзлийг бодлыг бусдад төрүүлээд байгаа юм? Яагаад тэр энерги чинь асар их зүйлийг одоо тэр орчлон ертөнцийн энерги зүгээр нэг энерги сүнслэг оршихуй сүнслэг гэрлэн биеэр хүсгэл юм бол миний бодит амьдрал дээр бий болж штэ төгс бүтээл болж штэ. Жишээ нь энэ үзгийг би яг энэ чигээр нь төсөөлж чадах юм бол тэр энерги надад өгч биш штэ. Тэгээ би юунаас айгаад ирсэн? Амар сонин. Яагаад дандаа болохгүй бүтэхгүй зүйл рүү юунаас айж ингэж дандаа ийм үгүй ийм гомдолсон ийм сонин зүйл рүү ингэж анхаарал төвлөрүүлээд байсан бэ гэдэг мэдрэмж амар их төрсөн. Тэгээд би та бүхэнд нэг зүйлийг хэлмээр байна. Яг одоо нүдэн ханаад 5 секунд 5 минут болоод нүдэн ханаад 5 минут болоод тэгээд ирээдүй ямар хүн байхыг хүсэж ирсэн. Танд одоо яг ирээдүйд яг ямар хүн баймаар байна? Тэрийг одоо төсөөлөд үз. Яг одоо байгаа байдлаас нь тасраад зүгээр өөрийнхөө дотоод ертөнц рүү ороод өөрийгөө төсөөлөд үз. 10 жилийн дараах өөрийгөө төсөөлөд үз. 5 жилийн дараах өөрийгөө төсөөлөд үз. Ямар хүн бэ? Тэр төгс бүтээлийг тэр та байхгүй. Тэрнээс биш одоогийн бүтээсэн та биш байхгүй. Таны тэр төсөөлсөн ирээдүйд тэр харсан тэр төгс бүтээлийг та одоо энэ махан биеийн дээр авчрах хэрэгтэй байхгүй. Авчрах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр амар ер нь ингэ бодохоор амар тэнэг бааз. Тийм төгс бүтээлийг, тийм агуу бүтээлийг одоо ингэ юучгүй одоо юу болгоцсон юм гэдэггүй зүгээр ингээд одоо ийм цэв цэвэрхэн цаасыг ингээд базаад ингээд бацсан. Тэгээ ийм болгочлоо байхгүй би өөрийгөө ер нь бол тэгэхээр тийм агуу бүтээлийг бид нар тэр чигээр нь ингэж энэ чигээр нь ингээ хайрлаад энэ чигээр нь үнэлээд энэ чигээр нь аваа явах ёстой юм байна гэдгийг үнэхээр ойлгосон, мэдэрсэн яг энэ чиглэлээр ингээд цаашид энэ хүний одоо